За газрын боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл бол засгийн газраас орж ирж байна. Энэ хуулийн төслийг одоо бүрэн дэмжиж байгаа. Энэ төсөл өөрөө яар авчилсан шуурхай гормоор хийгдэж цаг хугацаанд баригдах ийм шаардлагатай одоо стратегийн үйлдвэр. Тэгэхээр бидний энийг ч гэсэн улсын их хурлын зүгээс аль болох шуурхай одоо боловсруулалтын төвшөнд ажиллаж одоо анхныхаа хилцүүлгээр батлахын төлөө бол ажиллах болно. Сүүлийн бараг 30-аад жил үе үеийн засгийн газрын толгойн өвчин, засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоны эхэнд нь бичигдэх асуудал бол газрын тосны боловсруулах үйлдвэр Монголдо барих асуудал байсан л да. Тэгээ энэ асуудал одоо өмнөх засгийн газраас өнөөдрийн засгийн газар руу үргэлжлээд ингээд явж байна. Бас ч гэж бас газрын тос боловсруулах үйлдвэрийн бодит ажил нэг 10-20% явж байгаа болоо гэж би бодож байна. Одоо монголчуудын хүсэл мөрөөдөл бол энэвд шатхуун дотоодынхаа хэрэгцээг хангах өөрийн гэсэн одоо гадаадаас хамаарал авахгүй өөрийн үйлдвэртэй болох бол энэ мөнхийн хүсэл мөрөөдөл дөө. Тэгэхээр энэ том одоо төслийг бол явуулах ёстой, хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр бол санал нэг байгаа. Бид өнөөдөр энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн энэ хуулийг яралтаа баталж өгж энэ асуудлаа үргэлжлүүлье. Энэ улс төрчих асуудал биш ээ. Энэ бол зөв бодлогоор дэмжиж энэ мега төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэн хожно л гэж ойлгож байгаа. Гадагшаага түүхийн нефтээ гаргаад боловсруулсан бензин оруулж ир зардаг орон ганцхан Монгол байгаа. Хойд Солонгос ч гэсэндээ 2 үйлдвэртэй, боловсруулах үйлдвэртэй. Тэгэхээр энэ хамт олонд итгэнэ. Одоо өөр арга зам байхгүй. Одоо орж иж байгаа энэ засгийн газраас оруулж иж байгаа хуулийн төслийг бол яралтай гормоор одоо шуурхай шиг ингээд дэмжиж гаргаж өгөх хэрэгтэй. Яагаад одоо ийм шуурхай гаргаж өгөх юм учиртай юм бэ гэхээр зэрэг одоо энэ ковидаар асуулж байгаа энэ эдийн засгийн хүндрэл, энэ хямрал, энэ дараа одоо бидний яралтай эдийн засгаас ирэх ийм шаардлагатай.